Халдвар төвчнөд игдэл нэмэгдсэн. Улсын онцгой курс ажиллаж байгаа. 7 хоног бүр ариутгал халдваргүйтлийг хийсэн, 2-3 удаа хийсэн ийм одоо тайлбар мэдээгээ 7 сарын 11 хүртэл ирүүлээ гэдэг. Ийм одоо бас мэдээлэл өгөө. За цэргийн аймгийн ихтлүүд дээр энэ асуудал гайгүй байгаа юу? Тийм учраас энэ байгууллагуудын бэлэн байдал дээр онцгой харах шаардлагатай байна. Өөрийн байгууламжид шалгах, хорооны засаг дарахт нь бас энэ ажлыг өөрчлөх. Хороо дээр байгаа бүх өөрийн даалгавруудаа явж өөрийн биеийг шалгах